Майнерсгийн холбооны гүйлэгч Ганц Удамны Болор Эрдэнэ. Бишрит Виталогийн ахлагч Түмбаягийн Огонбаяр. Team Азананда анасгад утрабили болсон байна. Үргэлжлүүлэн Сэлэнг Боловсрогийн холбооны гүйлэгч Баяр сайхны их сайхан. Chips багийн ахлагч Мегамар Сүрэнгийн Улцёршин. Бисэшнайцгийн холбооны гүйлэгч Батмунхийн Түгэлдүр. Эндигийн Бухомиловтын Ур шалгуурын тэмцээний аврал Өмнө говийн холбооны гүйлэгч багийн ахлагч Тусан Базангийн Усхаяр. Энгүүтийн согтой рукад оноо зүгдүүл бэдэн боллоо. Баг тамирчтай би алаалсан дөрж байна. Энэ хин бэ энэ бол За ингээд хамгийн ихэнд дэм хөгжлийн лигийн Skills Challenge авраг Өмнө говь Ёлууд багийн ахлагч Өсгөөөр гүйцэтгэнэ. За салхиалсан өсгөө. За пас эрэгтэй пас бол их хүчтэй явж байгаа да 3 алдчихлаа. За тэгээ 3-аас 3 алдчихж байгаа нөхцөл шууд явуулж байгаа юм байна өргөжлүүлээд. За энэ туг сүлжилтийн хурд бол бүгдээрэн дээр нэг өндөр хугацаа гарч ирнэ. Тэг нь. Маш бага хугацаа гарч ирнэ. Торгуул байдгүй. За энэ дээр харин бөмбөгөө алдаад хугацаа алдчихлаа да Өсгөөөр. За одоо эхний оролцоогоор амжилттай болох хэрэгтэй байна да. Өрсөлдөөнд үлдээ гэж бодож ивэл амжилттай болсон. 33 секунд. За эмлийн аврагын үед бол харьцангуй таараа үзүүлэлт болчлоо. Амжилттай амжилттай болгож чадсангүй. Члөө шидлээ алтлаач гэдэг юм уу? Зараа одоо дээдлигийн авраг хасын үлгүүдийн холбогч Барс болт. Энэ хэд баг насаараа шийдчихв яач юм. За магадгүй тий. За тэгээ би энд их амжилт гэсэн яриад байгаа энэ их сорилттой харагдаж шүү. Эхнийх амжилтгүй. Барса 2 дахь оролдогоороо амжилттай болгосон. За туг сүлжихэд хамгийн урдан хүмүүсийн нэг нь Барсаад байх ёстой даа. Гэхдээ ямар удаан харагдаад байна. Ер нь их 50 байгаад шүү. Их 50 явж байна. Торгуул ихнийхаараа за Барсаач өнөөдөр тоглолцсон байсан да. Өмнө нь халах шаардлага байхгүй ямар холоо шидэж байна. Тэгээ буруудах зүйл байхгүй. Тэгэхээр амжилттай болоогүй нөхцөлд юу байна штэ. Очоод хийж штэ тийм ээ. За 28 секунд. Өсгөөраас баруун 5 секундын урдан үүсгэн. За Бисэш Найцын холбоон тоглогч Төгөлдөр 3 дахь тоглогч юм байна. Эхнийхаараа амжилттай болгосон. Төгөлдрийг яриаггүй л болохоос бас л чадвартай тоглогч шүү дээ. Тэгээ яг гин төвчөн дээр финалийн шат гэж байхгүй. Юусоо яг нэг удаа орлого хийгээл хамгийн хурдан авах болно. За торгуулийн шидэлтэй харин алдж байгаа харагдаж байна. За шидэлтүүдийг ер нь баг төвийн шугам дээрээс хийгээд ярьсан юм шүү дээ энэ ч одоо. Ер нь доогон дээрээс шидэд байна. Тэгж байна. За Төгөлдөр яг 30 секундын хугацаанд даалгавраа биелүүллээ. За тэгэхээр одоогийн байдлаар Барсаа тэргүүлж юм гэсэн. Тэгж. Эхний 3 тоглогчоос бол Барсаа тэргүүлж юм гэсэн. Зараа одоо Болор Эрдэнэ Волка за 2 дахь оролдогоороо амжилттай болгосон. Яасан сонио эхэлж явах юм бэ? Боломж байгаа. за Болордны үед яг Skills Challenge-д оролцсон магадгүй хамгийн дуршлагтай тоглогч нар. Магадгүй. За ах дүүсэрээ хүртэл оролцоод үтсэн шүү дээ. За энэ дээр шидэлтэй бас алдцаа. За гэхдээ боломж байгаа. Ер нь логон дээр шидийгээ ярьсан юм байна уу энэ. Хийч хөглөөдөө. За Волкос нэлээ хойшоо орчих шиг боллоо. Тэглээ 33 секунд. Энэ тоглогчид Өсгөөнийг яг нөгөө орлогоо ихэд эхэлсний дараа энийг ярьсан уу юу?
Магадгүй. За яраа одоо Бишрт Металл багийн холбоон тоглогч Түмэнбаярын Ууганбаяр. За дамжуулалт дамжуулалт 3 дамжуулалтаа тэр чигээр нь явуулчлаа. За энэ дэр бүр өмгөө алдчихлаа. За уугаа хойш орсон баха. За тэгээд явж хоёул ингэж үлддүү дээ. Тэглээ те. Аа. Ууганбаяр за 20 секундын хугацаа хэлтийн өнгөрцсөн байгаа. За одоо маш хурдан логон дээрээс одоо шидэлтэд оруулж За хийч харин мэдхүн шүү. Шидсэн энэ удаа шидэлт амжилтгүй. За тэгээд хойшоо орхон тодорхой болж байна да. Бараг 40 секунд явчихв. Тэглээ шүү. Дамжуулалтан дээр их хугацаа алдаад За тэгээд голдоо бөмбөө алдчихлаа тийм үү? За MVP үлзий. Бүхнийг хурдан хийх чадамжтай тоглогчдоо. За эхнийхээрээ пас явсан. Цацалт ойлгомжтой. За гэхдээ удаан байна уу бас. тий харьцангуй 50 байна. 50 байна. Зашлуу шидэлт. Амжилттай болсон 20 секундын хугацаанд өнгөрч байна. Логон дээрээс шидсэн унахт өглөөдөө бөмбөг бүр цаашаа байгаа явчлаа. За орсон. За яг 30 секунд. За ингээд их сайхан дэх гоё боломж гараад ирлээ шүү. 30-аас дотогш одоо секундэд амжилттай хийж чадвал авраг болох нь. Цахилгаан шиг л тоглогчдоо их сайхан тэгээд дамжуул техникээр амжилттай. За. Тогс үжилтэн дээр бол хамаагүй урдан байгаа харагдаж байна. Ердөө 15 секунд л яваад байна. Члөө шидэлт. Члөө шидэлтээр алдсан шүү бөмбөгийг хол хойх төглөө. За одоо шидэлтээ амжилттай болоход авраг олон доо их сайхан холын шидэлтэнд амжилтгүй болцоо. За нэмж тавталсан 31 секунд өнгөрсөн байна. За ингээд цагийн жагсаалтаар дахиад хөлгүүд Орос барсуулд авчиж гинүү да. За одоо бол нөгөө чигшээ шат гэж байхгүй. Яг саяны орлогоор хамгийн хурдан гүйцэтгэсэн тамирчин авраг болно. Яа, яг энэ зураг бол үнэхээр гоё харагдаж шүү. Гой гой. Үнэхээр мөрөөдлийн оролцогч юм. За бүх оролцогч нарт дурсгалын медалийг гардуулж байна. За 30 жилийн ой гэдэг утгаараа дурсгалын медаль бол хамгийн үнцэнтэй, хамгийн дурсамжтай зүйл болж үлдэх нь гарцаагүй. За ингээд яг энэ цомыг аль тоглогч нь өргөх вэ гэдгийг хамтдаа харъя да ордон зарлахад бэлэн болсон байна. За өдрөл 23.4 оног цуглуулсан ингээд Барс болт энэ хөл тэмцээний авраг боллоо. за ингээд хөлгүүдээс ээлжит нэгэн цомын эзэн тоодорч байна. Тэмүүлэн MVP-ийн шагналыг хүртсэн бол Барс болт Skills Challenge буюу ур чадвараараа өрсөлдсөн энэ олон одоо үнэхээр од залуучууд, гялтгсан залуучуудын дундаас л ялгарлаа да. За Индра ч бас Skills Challenge-ыг авсан. Яг үнэн. За эсвэл өнгөрсөн жил бүх тэмцээний аврагыг булаасан шиг энэ өдрөл ингээ бүх одын тэмцээн дээр хувь тоглогчдын ингээ шагналуудыг хамж байна да. За магадгүй яг энэ зургийг бид дахиад нэг 10 20 жилийн дараа магадгүй харах юм бол ямар гоё оролцогч нар вэ? Ямар гоё юм бэ л гэдэг л одоо үг бүх хүний аманд орж ирэх болов. За ингээд хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээн энд хүрээд өндөрлөж байна. Шууд амжилтын алтан ивент итгэж хамтдаа төрүүлж алах нь Unitel. За тэгээд Баасан гарагийн оройны
хамгийн оргил арга хэмжээ тун удахгүй эхэлнэ. Тухайн арга хэмжээ тухайн тоглолтоороо эргэн уулзцгаая. Үзэгч та бүхнийг ур чадварын тэмцээний ялагч Барс улттай уулзуулж байна. Дахин нэг удаа албаалгагчдаар барыг юргий. Тэгэхээр олон зүйл асуухыг хүсэхгүй байна Барсаа. Нэг л юмыг би гоё. Яг одоо өөрийн өмсөн халаалтын өмсгөл эсвэл доторх тоглолтын өмсгөлөө үзэгчдэд дурсгаж болох уу? За энэ Барсагийн дэмжигчдийн сонсъё. За. Окей, зөвшөөрлөө хавтаалгадаж чи. За Барса хоёлаа хаашаа шидэхээ өөрөө сонгоч тий. Окей. За яг хасын үлгүүдийн дэмжигчлөө шидэ гэж байна. За хамтаа ордидгүү. Барса. Хамтаа албаалгагчдаар баяр үргийн ур чадрын тэмцээний ялагч Барс болдог.